Өдрийн мэнд энэ удаагийн бичлэгээрээ хүүхдүүдийнхээ илгээсэн даалгаврыг хэрхэн шалгах талаар та бүхэндээ бичлэг оруулъя. За эдгээр мап руу орно. За энэ тэснээс багшийн үйл ажиллагаа руу ороод гэрийн даалгавар гэсэн хэсгийг сонгоно. За эндээсээ аль хичээл дээр өгсөн даалгавраа шалгах гэж байгаа вэ гэдгээ сонгож гаргаж ирнэ. За би математикийн хичээл дээр өгсөн даалгавраа шалгах гэж байгаа учраас энэ хичээлийг сонголоо. За балтгал 1 дээр чиний хүүхэд даалгавраа илгээсэн байна вэ гэдгийг ингээд харагдаж байна гэсэн үг. За би анхнаасаа даалгавраа өгтөө үнэлгээг оноожуулаагүй учраас хийсэн даалгавруудыг шалгаад энэ тэмдэглэгийг чекээ дараад тэгээ хажуудалд нь хадгалах гэсэн хэсэг байгаа. За тэрийг хадгалчихна. Оноо палтай даалгавар оруулсан бол хүүхд болон дээр энэ оноог нь оруулж өгөөд хадгалах гэсэн хэсгийг дарахад эргээд хүүхдэд мэдээлэл нь очно. Анхаарал тавьсан баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.